Амьдралын өнгө нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг Өмнө Говь аймгаас та бүхэндээ хүргэж байна. ертөнцийн эзний тухай гайхамшигтай энэ мэдээ хаа сайгүй тунхаглагдсаар. Ялангуяа хөдөө орон нутагт амьдралаа эзэнд өргөсөн хүмүүс олон байгаа тухай сонсохдоо үнэхээр урам зориг орж амьдралын өнгө нэвтрүүлгийн уран бүтээлчид бид Өмнө Говь аймгийг зорьсон. Эзэнд итгэсэн итгэлээрээ өөрийнхөө амьдралыг бүхэлд нь өөрчлөөд зогсохгүй гэр бүл хамаатан садандаа сайхан амьдралыг бэлгэлсэн энэ эвэл хүний тухай амьдралын өнгө нэвтрүүлэг хүргэж байна. Түүний нэр хайсандаа. Сайн байцгаана уу? Өнөөдөр цэнхэр дэлгэлцээр уулзж байгаадаа та нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд би 2003 онд Есүс Христэд итгэсэн. Тэгээд би гэр бүлээ танилцуулахыг хүсэж байна. Би 6 хүүхдийн ээж, хань жилтэй өнөр өтгөн гэр бүл. Бидний гэхээс 11 үлээ. Одоо 9 мэнд инх тунх амьдарцгааж байна. Тэрээр 1948 онд Сурмаагийн 11 хүүхдийн 3 дахь охин нь болон мэндэлсэн байна. Бага наснаасаа мал маллан өсөж Өмнө Говь аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж байжээ. Сургуулаа төгсөөд багшийн дээд сургуульд багш мэргэжлэр суралцсан боловсролын байгууллагад 25 жилийг ажиллаж өнгөрүүлсэн байна. 1968 онд Хайн Бямбатайгаа гэрлэж 6 хүүхдийн ээж болсон байна. Гэсэн ч нас өтлөх тусам түүний амьдралд сайн сайхан ирэх биш, харин ч эсрэгээрээ үр хүүхэд нь архинд орж зовоодог болсон байна. Гэвч тэрээр ертөнцийн эзэнд итгэж хүнд хэцүү энэ амьдралаасаа салсан юм. Одоогоор найз нөхөд гэр бүл хамаатан садандаа ертөнцийн эзний тухай ярьж тэднийхээ амьдралыг сайн сайхан өөд хөтлөн дагуулж явна. Одоо би тэтгэврт байж байна. Бас чуулгандаа үйлчлдэг. Тэгээд миний амьдрал Есүс Христэд итгэхээс өмнө хүнд хэцүү, бэрхшээлтэй, зовлонтой амьдралтай байсан үе байсан. Би 6 хүүхдийн маань 3 хүү, 3 охинтой. 3 хүүгийн маань 2 нь маш их архи уудаг, хөргөн маань бас архи уудаг. Архины асуудал манайд маш их үр ширтэй. Тийм л нэгэн хэцүү амьдралтай бат зовж шаналсан тийм ээж байсан. Тэр зовоож исэн хүүхдүүдээс минь одоо цуглааны ахлагч үйлчлэлтэй явж байна. Бас охин маань бас үйлчлэлтэй аж ахуйчнаар маань одоо 15 хүрсэн байгаа. Тэгээ 6 хүүхэд маань бас эхнэр хүүхдээ бүгдээрээ гэр бүл болоод бурхан миний гэр бүлийг маш амар тайван, аз жаргалтай, элбэг дэлбэг хангалуун болгож өөрчилж өгсөн юм аа. Тэгээ энийг бол үнэхээр эзэн хийсэн. Энд зөвхөн миний үүрэг ороо л гэж юу аах вэ? Би зөвхөн тэднийг ялмас тусдуулан өвдөг сөгдөн эсний өмнө залбирч гуйж, тэднийг аврал гуйж залбирч байсан. Мөн тэднийгээ ч гэсэн бас сүм чуулганд бас дагуулan ирж янз бүрийн арга хэмжээнд оролцуулахыг хичээл зүтгэж байснаар өнөөдөр миний ахын дүүс 11 дотор үнэхээр 98% нь эзэнд итгээд 40-50% нь одоо Есүс Христийн аль нэг том жижиг чуулгануудад үйлчилж байна. Тэр хамгийн их зовоож исэн хүү маань одоо архинаас гараад цэцгийн суманд Тэнгэрийн хаанчил цуглааны ахлагч, бас түүний өрөөсөн охин нь мөн Тэнгэрийн хаанчил цуглааны туслах сан хүүч, бас төсвийн сургалт хариуцсан ахлагчаар ингээд үйлчлцгээж байна. Тэгээ ямар ч байсан миний ахын дүүс бурхан өөрөө хэлэхдээ чи итэг, чиний гэр бүл аврагдах болно. Эзэн үнэхээр энэ дэлхийд нэг хүнээр дамжуулан аврал орж ирж исэн бол миний гэр бүлд ч гэсэн надаар дамжуулаад энэ олон ахын дүүс, үр хүүхдүүд минь эзний замаар эзнийг таних мэдэж сүм чуулганд үйлчилж тийм олон хүмүүсийг аврах зүрх сэтгэлтэй үнэхээр тийм болсонд эзэнтэй талархаж явдаг юм аа. Тэгээд би одоо Христэд итгэхээс өмнө хэцүү зовлонтой нэгэн ээжийн нэг байсан. Миний гэр бүл ч гэсэн хэцүү байсан. Үнэхээр эзэнд итгээгүй байхад ямар хүнд, ямар арчаагүй, ямар сул дорой байдгийм бэ гэдгийг би одоо өнөөдрийнхөө өндөрлгөөс харахтаа үнэхээр эзэнд
эзэн намайг дуудаж сонгосон. Үнэхээр би эзэндээ талархаж, үнэхээр баярлаж, итгэл дүүрэн, баяр хөөртэй хичнээн миний амьдрал хүнд хэцүү, ханиасаа салсан, хүнд хэцүү байсан ч гэсэн би урамтай үйлчилж явдаг юм аа. Би 2003 онд Есүс Христ итгэсэн. Тэгээ тэр үед би яасан гэхээр маш их архины асуудалтай. 2 хүн маань орж иж агсан тавина. Бага нөгөө насан туршдаа хураасан эд хөрөнгүүдийн минь хулгай хийж зарна. Тооноор орно. Гэр орны маань тонон дээрэмд нь найзуудаа авцарч байгаа бүх юмнуудыг минь хулгай хийж, өрн таран хийж тэгээд одоо үнэхээр хүүхдүүд маань хүргэн 2 хүргэн маань 2 хүн маань ийм л одоо хэцүү амьдралтай, архины асуудалтай, хэрүүл маргаантай, зодоон зохионтой ийм л одоо гэр бүл байсан. За би Бямбах гэдэг миний төрсөн ах. Тэгээ аваагантай хайсантай гэж Бямбах хоёр маань энэ Христ итгэхээс өмнө бол амьдрал маш хэцүү байсан. Манай хайсантай гэж спирт зардаг байсан. Хятадаас спирт хэдэн литрээр бүр оруулж ирээд тэгээд шагчаа авгаа байсан. Найрка гэдэг тэр үе зардаг байсан. Тэгээд Ганбаатар гэдэг том хүн, баг хүн Жалбаатар гэдэг бүр аригчин бүр годомжинд хэвтдэг байсан. Тэгээ манай ах болохоор би ахыхаа амьдралаар ороод очиод ер нь энэ миний ахын хүүхдүүд яагаад ингэж байна? Энэ ганаа одоо яагаад энэ годомжинд ингэ хэвтэж байна гэхээр үхлээ хүлээс юм ингэ хэвтэж бай гэж ингэж хэлдэг байсан. Тэгээ ер нь бол тийм амьдралтай байсан. Тэгээс бас савн чийдэг байсан, маруучин чийдэг байсан. Ер нь бол амьдрал нэг хэцүү болж ирж байсан. Тэгээ би ахыхаа амьдралыг өрөвдөж байсан. Тэгээ зарим үед би өөрөө энэ амьдралдаа бухимдаад одоо итгээгүй байхын өмнө амьдрал шүү дээ. Энэ үндэ бухимдаад би заримдаа боож өхмээр санагдаж байсан удаач бас байгаа. Тэгээд энэ үед бурхан тэгэл тэр миний найз нөхдөө тэр миний орифлемийн баг маань архинаас гардаг юм тэнд байдсан байх шүү. Та тийшээ очивол яасан бэ? Би олон арга замуудыг хайсан. Гэхэд нэг ч ямар ч арга зам байгаагүй. Тэгэл хүүхдүүд маань арх уусан хүүхдүүд хүргэн зовоосоор хэрүүл зодоон зохио хийсээр гэрээсээ хоосоор туусаар тийм хэцүү амьдралтай тэр үед эзэн намайг дуудаж сонгосон. Тэгээд дунд сайхан 7-гийн 4-т ирсэн. Тэгэхэд одоо миний сүнсний ээж болох Даваад Цэрэн нацаг дорж одоо Мөнхөн улс руу явагдсан миний тэргүүн пастор байгаа. Энэ хэд маань яг байж исэн. Тэгэл тэд нар маань намайг маш гоё хүлээж авч исэн. Тэгээ миний хамгийн зовлонтой хэцүү үеийг тэр хэцүү зүйлээ хэлэхэд тэд нар маань үнэхээр миний амьдралын төлөө, миний тэр болохгүй байгаа асуудлын төлөө нялмас туслуулан нүрхээр залбирчдаг. Миний зовлон хуваалцдаг бас тийм хүн байдгийн байж гэдгийг бид. Тэгэл тэр цагаас хойш би тасралтгүйгээр үнэхээр эзнийг таньж мэдхийн тулд энэ сүм чуулган дээр ямар арга хэмжээ болно, ямар сургалт болно, хизээ залбирал болно, хизээ сургалт болно, хизээ одоо арга хэмжээнүүд болно. Тэр болгоныг би таслалгүйгээр өглөө эртлэн гүйж хурч ирж үнэхээр яг эзний өмнө сүм чуулганд өвдөг сөөгдөж, нялмас туслуулан залбирч тэгж эзнээс миний хүүхдүүдийг өөрчилж шинжилж өгөөч гэж гуйж энэ асуудлыг өөрчилж өгөөч гэж гуйж байсан. Тэр цаг мөчөөс л эхэлж миний эзэн миний амьдралыг өөрчилж өгсөн. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Би бол Мөнхийн хатганы шүүтрхэн байна. Харин би бол Мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч
гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хотгоо нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Хөрс далтан дэлхийн хөвөө хязгаар нутаг. Миний нүдийг нээж өгсөн зүйл гэвэл магадгүй миний Христ итгэл. Яг муу ажилласан байлаа ч гэсэн тэр өгөхстой амлалтаа өгөө. Тэглээгээд хоосрохгүй. Нөгөө ээж нь хөхөө олцдог үлэрийг яриулаад уйлаад. Энэ тийм заахгүй за. Би хэрэг гайхстай. Эцэг эхчүүд нэг гэдэг штэ нэг уураар нэг шийдэх гэдэг байдаг штэ тий. Альва зүрх сэтгэлээр хандах хэрэгтэй тий. Тэр дотор талд бас айдас байна л гэж. Эсвэл цахилгажуулж ин гэхээсээ илүү өөрийнхөө уур омгийг нөгөө бүр тэр хүүхд дээр гаргаж гэрэлт амьд яриа. Хүмүүн төрлөختөнд аз жаргал амар тайвны төлөөх хязгааргүй их хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дах саад зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Тэгээ сүүлд нь юу хайсантай бэрэгч маань бурханд Есүс Христ явж байгаа гэж дуулдсан. Тэгээ дандаа залбирдаг байсан гэсэн. Тэгээ залбираад тэгээ ер нь бол тэгээд Ганбаатар архинаас гарч эхэлсэн. Алхам архинаас гарч эхэлсэн. Жааги бас алхам архинаас гарч эхэлсэн. Тэгээ би нэгэн өдөр би Мянбахадаа очисон чинь хайсантай агч маань ганаагаан толгойг нь угаацсан сууж яасан гэсэн чи энэ архичин хүүгээ би бурханд яваад би нөхрөө хайрлах боллоо. Хоёр архичин хүүгээ хайрлах боллоо. Би өөрөө архи зардаг байсан юм. Би тэгээ нэгэн өдөр юу 60 литр спиртээ асгаадсан чинь манай өвгөн чи тэр спирт яах гэж асгаваа. Тэр чинь миний амь зуулагч тэр Есүс чи юу яад юм бэ? Чамд удаагаар л өгд юм уу гэж хэлжсэн. Тэгсэн чинь гөөгөө энэ юунаас болж ер нь маш их гэмнүгэл хийж хоёр хүүгээ архичин болгосон юм байна. Энээс үгүй бурхан надад сануулаа. Миний өвгөн одоо бурханд ороорой гэсэн тэгээ манай миний өвгөн их дургуйж байсан хайсан тэг хэлжсэн. Тэгээ би тэр тэнд тэгээд яваад гисэн. Дараад нь ахаад нэг юу юм бахан хүрээд ирсэн чинь хайсан дагс намайг миний хүү бурханд ороорой гэдээсэн. Тэгээ би ахаах амьдралыг ер нь хараад байхад бол маш гоё болж Ганбаатар нөгөө том хүү Ганбаатар бол архинаас гарцсан өөрчлөгдсөн юм бол архинаас гарцсан байсан. Тэгээ Жаалбаатар ч гэсэн бас архинаас гарч байсан. Хайртай эгчийнхаа энэ их амьдралын өөрчлөлтийг хараад маш их урам авч тэгээд би үнэхээр миний итгэлийн зам ихцээшн эгчийн минь тэр нөр хүчтэй тэр нулимс тэр бүгд миний эгч миний амьдралд миний итгэлийн замд аявих нөлөөлсөн. Тэгээд би түрүү жил үнэхээр гахалтай эгчийнхаа тусламжтайгаар би үнэхээр маш том алхмыг хийсэн. Одоо тэгээ бүх мал, эд хөрөнгө бүхий л зүйлээ үнэхээр хаяад үнэхээр полистирон сургуульд одоо сурч байгаа хичээрээ дамжуулан уламжлагдсан явсан. Тэгээд миний эгчийн доотх тэр нэргүү гэдэг одоо миний ээж үнэхээр тэр золиосоор нь дамжуулан тэр их юугаар дамжуулан миний ээж бол 6 жил бол ухаангүй байсан. Үнэхээр бол ээжтэйгээ харьцахад үнэхээр надад бол тэр өнгөрцөн он жилүүд үнэхээр хэцүү байсан. Тэгээд түрүү жил бол миний ээж үнэхээр яасан. Тэгээ эрүүл болсон би айгүй их талархдаг. Бидний үнэхээр миний хичээн тэр залбирал, нулимстай залбирал бидний төлөө үнэхээр залбирал нь биднэрт үнэхээр нөлөөлсөн. Тэгээд ер нь бурхан үнэхээр бидний үнэхээр амлалт биш үүсийг үүсгүй итгэл өхөмл юм а гэдгийг үнэхээр биднэрт харуулж өгсөн. Миний ээж үнэхээр тэр он жилүүдэд үнэхээр яаж хад надад үнэхээр хэцүү ээжтэйгээ харьцахад тэр л ээжийнхээ зүрх сэтгэлийг ойлголцоход үнэхээр хэцүү байсан биднэрт тэр он жилүүд. Тэгэхээр бүхий л арга хэмжээг авсан боловч гагцхүү бурхан бидний үнэхээр цолиосыг хардаг гэдэгт
Үнэхээр тэр нөхцөлд би үнэхээр бурхандаа талархаж нээж амьд бүр үхсэн тийм шиг тэр чөтгөр муу ерөөсөөс өөрт нь шингэсэн биднийг харахад үнэхээр биеэс биш байж байсан. Тэгэхэд энэ олон ах トゥ нарийнх нь үнэхээр залбирлаар дамжуулан миний ээж үнэхээр өнөөдрийн хүртэл үнэхээр гайхалтайгаар эдгэрч өнөөдрийн хүртэл үнэхээр бидний амьдралд үнэхээр нөлөө бүхий хүн байхад нөлөөлөхөөр тийм л хүн болсон. Эзэн амьд учраас үргэлж хариулдаг. Залбирал бол хизээч хоосон боцдоггүй. Харин залбиралд өөрийгөө зориулах ёстой. Би өөрийгөө залбирал зориулах асар дуртай. Яагаад миний ахан дүүс ингэж олуулаа аврагдсан юм бэ? Яагаад миний үр хүүхдүүд, миний хүргэн бэрүүд, миний аж ахуйч нар яагаад сүм чуулганд үйлчлдэг юм бэ? Яагаад ингэж эзэнд үйлчлэх зүрх сэтгэлтэй байд юм бэ? Яагаад гэр бүлээрээ ингэж аврагдсан нууц нь одоо би энэ итгэлийнхээ амьдралын 10 жилийн өндөрлөгөөс харах юм бол миний тэр залбирал, миний тэр нулимс тусдуулан залбирч байсан, гимшиж байсан тэр гимшил, тэр залбирлаар л эзэн ажиллаа хийд юм бэ. Үнэхээр залбирал гэдэг ямар агуу юм бэ? Залбирал хувь хүнийг өөрчилнө, гэр бүлийг өөрчилнө. Залбирлаар үндэстэн өөрчлөгддөг юм аа. Залбирлаар эзэн өөрөө амлахдаа чиний газар нутгийг эдгэнэ. Чиний гэм нүглийг уучлана. Чи харин эхлээд миний зөвхт байдал, миний хаанчлыг хайгаарай гэсэн учраас өнөөдөр би хичнээн 60 гарсан ч гэсэн сүм чуулганда үйлчлэлсээр тийм ээ эзний үгийг тунхаглаж сайн мэдээний багт орсоор явж байгаа. Энэ бол эзний зөвхт байдлыг хайж, эзний хаанчлыг хайж байгаа гэдэгт би итгэж тэгэл мөн залбирлаа үргэлжлүүлсээр, сургалтаа үргэлжлүүлсээр, үйлчлэлсээр явж байгаа. Тэгээ энэний хариулт нь миний гэр бүл дээр эзний амар амгалан, амар тайван, аврал дүүрэн байна. Тэгээд одоо ингээд энэ өндөрлөгөөс ингээд харах юм бол үнэхээр эзэн биднийг дуудад сонгохын тулд тийм ээ би яхир хатуу бас тийм их зантай амьдрал маань хангалуун нэлээд чинээлэг тийм одоо боловсралтай багш тийм хүн байсан. Харин нэлээд бардам хүн байсан учраас намайг эзэн бас тийм асуудлуудыг өгч аварсан болоо да гэж би одоо энэ өндөрлөгөөс итгэлийнхээ амьдралын өнөөгийн өндөрлөгөөс харахтаа эзний төлөвлөгөө бас байсан байна да гэж ингэж бодож явдаг. Тэгээд эзний үг намайг яагаад миний хүүхдүүд архичин болсон юм бэ? Яагаад миний хүргэн, миний амьдралд яагаад ийм хүнд асуудал байгаа юм бэ гэдгийг эзэн өөрийнхөө тэр амьд үгээр дамжуулаад надад ойлгуулсан. Түүнийхээ үндсэн дээр би олон удаа гимшиж, улмас туслуулан, өвдөг сөгдөн, өвгөнтэйгээ хамт үнэхээр гимшиж байсан өдрүүд, цаг хугацаа маш олон байна. Түүгээр дамжуулаад, тэрл гимшлэр дамжуулаад миний гэр бүл одоо амар тайван, аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл болж болсон. Ер нь хараад байгаа. Тэгээ юм л бол би тэгэхэд Христ би итгээгүй байсан. Юм л бол миний сэтгэл санаа юу хахад очимор санагдаад байсан. Тэгээд тэнд очиход бол миний ах амьдрал огт өөр болсон байсан. Спиртийн зархаан байцсан байсан. Тэгээ юу хайсантай агч мэн цуглаанд явж байгаа. Христ явж байгаа гэдээсэн. Тэгээ энэ цуглаан нэр нь яадын бол хайсантай агч над тэр цуглааны талаар Христ итгэх талаар над ярьж байсан. Би огт ойлгохгүй байсан. Тэр үед би итгээгүй 2005 онд мал эмнэлгийн сургалт болсон. Тэгээд сургалтанд суусан чинь дандаа битнээ тэгээд мал эмнэлгийн тэр байгууллага байсан. Тэнд дандаа Христ чинь залуучууд байсан. Тэгээ би тэндээс анх би Библи юу авч байсан. Тэгээ энэ би ийм зузаан Библи гэсэн ном авлаа гэж би хайсантай агчтай хүрээдсэн чи миний дүү тэгвэл бурхны хүүхэд болсон байж тэгээд гисэн. Тэгээ хайсантай агчтэр би бахад хүрээдсэн чинь хайсантай агч надад яаж залбирах талаар яаж бурханд итгэдэй ер нь аврагдсан нэг хүн нэг айлаас нэг гэр бүлээс нэг хүн аврагдсан байхад ер нь бурхан гайхамшигтайгаар миний ахын чинь амьдрал шиг өөрчлөгдсөн. Одоо ганаа чинь архинаас гарцсан, Жаалбаатар дүү чинь архинаас гарчихсан байна. Тэгээ миний дүү бурханд итгэхээрэй гэсэн. Тэгээ яаж залбирах талаар юу надад зааж өгчөөсөн. Тэгээ би залбирсан чадахгүй байсан. Тэгээ юу эгчийнхэн би амьдралыг ахыхаа амьдралыг хараад би бас өрөвдөж байсан. Тэгээ өрөвдөөд би уйлж байсан. Тэгсэн чи ийм амьдрал гоё болсон юм байна гэдэг. Тэгээд би 2005 онд би анх бурханд итгэж эхэлсэн. Тэгээ би Библийг авсан. Тэгээ яагаад би надад ерөөсөө шууд л миний ах амьдрал ингэж өөрчлөгдөж байх. Ер нь тэгээ архичин өмсөд архинаас гарцсан. Ер нь юунаас болж ингэж архинаас гарсан. Энэ бурхныг хүлээж аваад Жаалбаатар ган хоёр архинаас гарсан. Тэгээ би бурханд итгэж эхэлсэн. Би 17 жил архичин, улгайч худалч гэмтэй нэгэн байсан бол би 2005 онд Есүс Христэд би итгэснээр сүм чуулганд хамрагдаж
сүм чуулганд одоо Христийн тэр сайхан хүмүүстэй, итгэгч хүмүүстэй нөхөрлсөн тэр цагаас хойш 2005 оноос хойш өнөө хүртэл явах та. Би өнгөрсөн тэр амьдралдаа хийсэн тэр бүхий л гэм нүглийн маань ертөнцийн эзэн минь өөрийн тэр аврагч эзэн Есүс хүүгээрээ загалмайдаар одоо миний хийсэн гэмийг хадуулж намайг аварсан байгаа. Би маш их гэм хийж байсан. Зүйлээ энэ ертөнцийн эзэнд Христ итгэгч энэ хүмүүстэй нөхөрлөж сүм чуулганд явснараа би энэ гэм нүглээсээ гэмшиж эзний өмнө одоо бүхий л хийсэн гэмээ гэмшиж улайж ахиж давтаж хизээж хийхгүй төлөө цаг үргэлж энэ ертөнцийн эзэн л үгэн хандаж залбирч тэр эзнээс ирч хүчийг гуйж тэр эзнээс үннийг гуйж тэр залбирахын залбирч тэр мэрэгүү ухааныг гуйж тэр хүч чадлыг гуйж өнөө хүртэл тэр урдах хийж явсан тэр бүхий л муу муухай гэм нүглээ давтахгүй өнөөдөр Христ итгээд өнөөдөр хань жил үр хүүхдээ гэр бүлтэй хазааргалтай эзэн дотор сайхан амьдарч байна. Тэгээ ийм гоё амьдралтай байгаа хайсан дагчийн амьдралаар үр хүүхдүүд нь ингэж өрөөгдсөн юм байна гэд би өөрөө бас тэгээ 2005 оноос одоо хүртэл юу Христийн замаар явж байгаа. Хүмүүн төрлөختөнд аз жаргал амар тайвны төлөөх хязгааргүй хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дах саад зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Би бол мөнхийн хатганы шөөдрөхөн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэрэлтээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатгын нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Эзэн Есүс та бүхэнд туслаа. Хань маань маш их тамхи татдаг хүн байсан. Тэгээд за хань минь одоо очиод арга хэмжээнд оролцохдоо хань минь чи одоо тамхиаа нууж татаарай да. Дандаа гэм нүглээсээ салсан хүмүүс байдгийн шүү. Чи харин тэрний хажууд татав да гэж ингэж би захиж байхад шууд хань минь би ерөөсөө тамхинаас гарыг гэж надад хэлсэн. Тэгээ за хань минь одоо явлаа. Тэр авдран дээр чиний тамхи байгаа шүү дээ. Авах уу гэсэн чи авахгүй хай. Тэрийг ерөөсөө хай. Тэгэл яг тэр цаг мөчөө сая эхлээл миний хань яг тэр муухай тамхи хорт зуршлаасаа архинаасаа салсан баг. Тэгээд миний хань яг итгээд одоо пастортай минь хамт жолоочийн үйлчлэл хийгээд бүх сумдуудад чуулган тарих тэр үйлчлэлийг хамтдаа хийсэн байгаа миний пастортай хамт. Тэгээд миний хань яг эзэнт итгээд би тамхинаасаа гарна гэсээр байгаа. Тамхинаас гарсан, арх уухаа болсон. Тэгээд үр хүүхдүүдээ би тэр элдвэр одоо эзэнт итгээгүй байхдаа хүүхдүүдийн алдаа тутагдыг хоёлаа яриад дандаа л одоо яг эзний үгээс харах юм бол чи ямар үг тарина түүнийгээ хураана гэж байдаг. Тэм учраас би тэр хүүхдүүдэд аль болох хүргэнүүдээ арх ууцсандаа одоо арх уугаад ороод ирэндээ одоо тэгчгээд ороод ирэндээ гээл хэлдэг байсан. Тэр болгоныгоо тэр тарж байсан байгаа. Тэгээд одоо би яг ингээд харахад би хураасан юм байна. Тэгвэл амнаас гарсан үг ямар их үнэхээр одоо ач холбогдол өгд юм бэ. Тийм учраас миний хань бас амаа хямагддаг болсон. Арх уухаа болсон. Тэр олон жил тамхи татсан. Тэр хорт сурчлаасаа гараад үнэхээр эзэнд үйлчлэх тийм гайхамшигтай зүрх сэтгэлтэй болсныхаа дараа бас өөрийнхөө ах トゥ дүүс
садан миний хань долуулан одоо төрсөн дүү миний ханы залбирлаар бас төрсөн дүү гүндмаа гэдэг одоо хаангур сумын цуглааны ахлагч хамгийн бага дүү байгаа. Тэр одоо бас энэ арга хэмжээнд оролцсон байж байна. Миний хүүхдүүд эзнийг итгэж хүлээж авсан. Миний ахан дүүс хүлээж авсны дараагаар эзэн миний амьдралд гайхамшигтай зүйлүүдийг хийсэн. Миний санаанд оромгүй зүйлүүдийг хийсэн. Намайг өөрчилсөн. Миний ханыг хорт зуршлаас гаргасан. Миний тэр арх уудаг 2 хүүг хорт зуршил архинаас гаргасан. Миний хүрэгнийг бас хорт зуршил тэр архины асуудлаас чөлөөсөн. Тэгээ намайг өөрчилсөн. Бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй болгосон. Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ ач гууч нартайгаа харилцаандарч хүртэл өөрчлөлт шинжилтийг хийсэн. Миний гэр бүл тийм бас зарим талаар миний гэр бүл болж байсан ч гэсэн болохгүй талууд ихэнхтэй байсан. Харин одоо энэ өндөрлөгөөс харах юм бол миний үр хүүхдүүд амар амгалан, амар тайван, нөхөр тутуу болгоныг гүйцээж өгч миний амьдрал аз жаргалтай, амар тайван болсон. Би одоо миний амьдрал одоо хүнд хэцүү болохгүй асуудал гэж байхгүй. Эзэн намайг хэрвээ жоох амьдрал гэдэг маань бас асуудалгүй байхгүй л дээ. Гэхдээ миний тэр өнгөрсөн Христэд итгээгүй байх үеийн амьдралыг бодвол одоо үнэхээр аз жаргалтай, амар тайван болсон. Миний амьдралыг ингэж өөрчилж өгсөө эзэн. Тэгээд үнэхээр магадгүй одоо арх ууж байгаа, гэм нүгэл хийж байгаа. Тийм ээ, амьдралдаа нэг л болж бүтэхгүй байгаа хүмүүсийг би үнэхээр уриалж байна. Энэ ертөнцийн эзэнд, энэ лаврагч эзэн Есүст итгээсэй. Энэ үндэл аврал нь байдаг, энэ үндэл мөнх амин байдаг юм шүү. Тэгээд сүм чуулганд явж Христ итгэгч, ахлагч удирдагч пастортай уулзаж, сүм чуулганы хүмүүстэй танилцж, түүнд явснараа тэгээд Есүс Христэд итгэснээр та бид аврагдсан байна гэдгийг би үнэхээр өөрийн биеэрээ та бүхэндээ гэрчилж байна. Тэгээд нийт монголчуудаа, нийт ард түмэн та бүхэндээ эзний сайн мэдээг хүлээж аваад энэ л гайхамшигтай ертөнцийн эзэнд итгээсэй. Энэ л эзэнд аврал нь байдаг, мөнх амин байдаг гэдэгт та бүхэн маань итгээсэй гэж хүсэж байна. Үнэхээр эзэндээ би талархаж явдаг юм аа. Тэгэд үнэхээр ийм асуудалтай гэр бүл, ийм зовлонтой ээжүүд байвал та нар минь эзэнд итгээрэй, Есүст итгээрэй. Таны тэр асуудлыг чинь шийдэж өгнө шүү. Танд итгэл найдвараар дүүрэн өгнө. Үнэхээр тийм ээ. Хүч чадал өгнө. Таныг өөрчилнө. Танай гэр бүлийг өөрчилнө. Нэг гэр бүл өөрчлөгдснөөр нийгэм өөрчлөгдөж, нэг гэр бүл өөрчлөгдснөөс улс үндэстэн өөрчлөгддөг юм шүү гэдгийг л би олон ээжүүд, олон гэр бүлүүд, эмээ өвөөнөр тийм ээ. Ахан дүүстэй үнэхээр захимаар байна. Тэгээ баярлаа. Тэгээд миний гэрчлэлээр дамжуулаад олон гэр бүлүүд өрөөгдөж ивэгдэх болтугай гэж эзний нэрээр өрөөж байна.